дагуур хөөрхнөөс урчлагааны зураг авахлахаар өөр хот руу галт тэргэн цууж явтал нэг хүүхдийн уйлах дуу гараад ахаар нь шалгатал нэрнгээсээ сандалны доор нэг охин уйлаад хөвтөж байв. Юу болов гэд гаргаж ирээд харагдтал. Намайг ажил хийлгэн гээд нэг хот руу дагуулж явсан боловч өөр хүнд зарчихсан. Тэгээд авсан хүн маа намайг өөр хот руу дагуулж явж байгаа. Би ойрхон өртөөн дээр зогсохоор нь бууж тухтаах гээд энд нуугдаж байсан юм аа гэд хэлтгэн. Ганцаараа яваа эмэгтэй хүний дотор бол пал гээл явхаргаа. Ингээд хөөрхнөө нөгөө охиныг аргадаад нойлд нуугдаж байтал хідэн мапын гарууд охиныг хайж байгаад нөгөө хоёрын байгаа нойлын хаалгыг нүдээд би наад охиныг чинь 2000-аар хөдөлж авсан. Яг одоо гаргаад ир гэтэл хөөрхнөө өөртөө байгаа бүх үнэт эдлээ тайлж өгөөд охиныг явуулчихаа гэж гуйдаг. Овоо хідэн алтан эдэл байсан учраас за яхав гэд үнэт эдлийг нь аваад явсны дараа нөгөө хоёр маань нойлоос гарч иртэл. Ингээд охиныг хүчээр автал хөөрхнөө плат хоорондын хаалгыг нээтэл цагдаа байж тараад бүх зүйлсийг цагдаа нарт хэлээд тухайн охинтой нийлээд 25 охиныг мапийнхны 8-аас аварсан байдаг. Гал тэрэгнээс буусан даруй сэтгүүлчид цагдаа эмнэлгийнхэн бүгд хүлээж авах бөгөөд сэтгүүлчид хөөрхнөөс яриа авсны дараа сонин дээр нийтлэгдсэн нь энэ байв. Одоо цагт ангаахын оюутан өөр нэг эмэгтэйтэй ярилцаа сууж авах бөгөөд тэр хүн бас хөөрхнөөгийн хэргийг мэддэг бололтой ярьж өгчээ. Өнгөрсөн болсон үйл явдал нь мэдээгээр хүртэл гарсан бөгөөд хөөрхнөөс урьдчилгаа болох газар руугаа биш Мумбайд гэртээ байх үед нь эмнэлгийн ажилтан залгаж таны авч ирсэн 25 хүүхдээс 2 нь алга болчихлоо. Яаралтай хүрээд ирээрээ гэж дуудав. Хөөрхнөө эмнэлэгт яваад очтол нэрээ 2 охин байхгүй. Яваад ортол өөр нэг эрэгтэй цагдаа байх бөгөөд би 25 охин авч ирсэн гэд байхад үгүй ээ та андуурсан байна гэд хэлтэл араас нь гажины гараад ирнэ. Чи тэр 2 охиныг яасан гэтэл алаад гол тайчихсан гэдгийг. Хөөрхнөө чам шиг хүмүүсээс болоод охтууд гэрээсээ ч гарч чаддаггүй юм гэд маш харамсалтайгаар эмнэлгийг орхин гэрлүүгээ ороод 2 охины араас гашуудан сууж байтал гэнэт утсан дуурна. Утсан автал түрүү ярьсан эмэгтэй юмч гажины таны араас хүмүүс явуулсан байна. Тэд таныг алхаар төлөвлөсөн та гэртээ битгий очоороо өөр тийшээ яв гэд хэлтэл хөөрхнөө сая л гэрт нь алуурчид нуугдж байгааг мэддэг. Хөдөлж чадахгүй байж байтал гэнэт тог тасалтан хөөрхнөө нуугдаж амжина. Гажиныгийн хүмүүс хөөрхнөөг хайж байтал санжаа гадаадаас ирсэн байх бөгөөд цэцэг аваад хөөрхнөөгийн гэрийн үүдэнд ирэн хонх дартал онгойлгодоггүй. Энэ үед хөөрхнөө нуугдсан газартаа уцаа гаргаж ирэн санжаа руу залгатал санжаа даанч уцаа машинд үлдээсэн байв. Ингээд санжаа буцаад машин руугаа явхад гажиныгийн хүмүүс буцаад хөөрхнөөг хайж эхлэв. Яг нуугдсан газар руу нэг нь ойртож байтал цаанаас энд нэг хаалга байна энүүгээр зугцсан байна гэд бүгд аваарын хаалга руу гүйдэг. Энэ хооронд санжаа машинтайгаа буцаад явж байтал уцаа харсан чинь хөөрхнөөс 2 дуудлага ирсэн байхыг нь хараад буцаа залгатал утсан дуугарч гажиныгийн хүмүүс сонсоод